За Paint нийтийг татах холбоосоор орохоор энэхүү сонх гарчна. За Windows 7 болон 8, 8-1 болон 10 та хүүхдүүд энэхүү Paint нийт энэхүү холбоосоор ороод Paint нийт програмаа татаад суулгах боломжтой байгаа. За Windows 10, 7, 8, 8-1 болон 32 болон 64 битийн компьютертой хүүхдүүд энэхүү холбоосыг ашиглаад татаад авах боломжтой. За энэ хэсэг дээр дараад татна. За энэ зүүн доод болонд татагтаад уршнаа гэсэн үг. За тэгвэл компьютерийнхаа үзүүлэлтийг Windows 8 болон 7 гэдгийг нь яаж мэдэх вэ гэхээр Windows-ыг R товчлууртай дарахаар доор Run сонх гарчна. За энэ дээр хараарай. TX яг гэж бичгээр Docker товчлуур дарахаар тухайн компьютерийн програм болон техник хангамжийн үзүүлэлтүүд гарч ирдэг байна. За ингээд энэ доод болонд ингээд татагдчихжээ. За энд операторын систем гэдэг нь тухайн үйлдвэрлэлийн систем хэд байна вэ гэдгийг нь харна гэсэн. За Windows 8-1 32 бит. За тэгэхээр түнэсийнхийг би суулгах болно гэсэн үг. За энийг зарцуулъя. За одоо энэ татагдаад дуусны дараа яах вэ гэхээр энэ дээшээ заасан сум дээр дараад show in folder гэсэн командаар тухайн файл татагдсан гэж хатанд авч. За би компьютер удаад байгаа учраас шууд download руу өөр ороод үзье. За дээшээ заасан сум дээр дараад show in folder. За хэрвээ компьютер чинь утсан бол шууд энэ лүгөө хаана татагдсан байгаа вэ? Тэглүүгээ шууд орчин. За орохоор ямар байдалтай харагдах вэ гэхээр бид нар яг ингэж харагдана. За эхлээд энийг бид нар задлах хэрэгтэй гэсэн. Багш нь 2 удаа татсан байна. За маус 2 дараад extract file гэдэг дээр нь дараад задлана. Extract file. За окей дараад за ингээд уншаад задлах байгаа. За энэ хаана гарч ирэх вэ гэхээр за эннийхээ дээдлэлт нь юм уу эсвэл энэ доошоо гүйлгээд хаана руу зэрэг тэгэхээр хавтас үүссэн байгаа энэ. Ингээд отлтнаад за энэ хавтас руу орохоор програм байгаа. Програм дээрээ 2 дараад install хийнэ гэсэн үг. За yes дараад. За багш нь уншуулсан учраас бас зарим нэг зүйлс нь өөр гарч иж магадгүй та нар за чагтлагыг нь чагтлаад ерөөдөө next дараад програмаа суулгана гэсэн үг шүү. За програмаа суулгахаар ямар байдалтай харагдах вэ гэхээр за Paint гэсэн програм суун. За та нар start гэсэн дээрээ дараад суулгахаас өмнө бас тухайн програм байгаа эсэхийг шалгаад үзээрэй. За энд. За энийг нь next гэдэг ингээд гихмит дээр ингээд дараад суулгана. За багш нь суулгацсан байгаа учраас энэ уршигчднаас яах вэ? За ингээд тухайн програмыг install хийгээд дуусах хүртэл нь хийгээд тэгээд сурах байгаа шүү. Багшаасаас асуух зүйл гарвал шууд асуугаарай.